Хүн байглаасаа төрөлхийн биетэй байж болох болно гоё ингээл дасгал масгал хийгээл гоё биетэй болж болно. Гэтэ би яагаад заавал тийм дасгал масгал хийж гоё болох хэвтэй юм. Би зүгээр ингээд те ингээ хүссэн газараа тариагаа хийлгээд би ийм 6 булчинтай болчих чадна, иймж булчинтай болчих чадна гэдгийг ийм батлах зорилготой энэ залуу бол хамгийн анх. Тэгээ яг энэ ажилбарт ороод ер нь бол нэг юм 8-9 см хүртэл өндөр болох боломжтой 6 сарын хугацаанд чи ингээд 4 см өндөр болохын тулд өөрийнхөө амь насыг эрсдэлд оруулж байгаа юм уу? Come and fly away with me. Come and fly away with me. За самцхан уу хулан байна. Шинэ хүмжлэгтэй тавтаа морил. Энэ удаад хэдүүлээ хятадд нэлээд сүүлийн үед борлуулалттай байгаа тренд бүтээгдэхүүнүүд буюу хиймэл булчин, хиймэл эд эргэтэн хиймэл биеийн айл нэг хэсгийн талаар ярилцах болно. Түүнээс гадна бас дээрээс нь би нэг өмнөх бичлэг дээр хятадууд яаж ингэж өндөр болдог талаар ярьж исэн шүү дээ. Тэгээ тэр өндөр болгох бас нэг өөр төрлийн өндөр болгодог хагалгаа гарсан байна. Тэгээ тэр хагалгааныхаа талаар ярина. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ төгс сайхан гой хэлбэртэй бие булчинлаг сайхан биеэс гадна яах нь яаж өндөр болгох талаар үзэх нь байна. За энэ бүхэн ер нь бол эндээс эхэлсэн юм аа. Одоо нэг хятадчин нэг айгүй олон инфлюенсерүүд байгаа тийм үү. Тэгэд энэ Douyin гэдэг хаяг бол хятадын нэг TikTok штэ тий. Тэгээ энэ TikTok хаягн дээр болохоор Jujini гэдэг эмэгтэй байсан инфлюенсер зөвхөн хэд хэдэн кино минут тоглолцсон. Ер нь бол дажгүй нэр хүндтэй ийм эмэгтэй байсан. Тэгээд энэ эмэгтэй нэг ивент дээр ирээд нэг мөрөө гаргасан даашин зүмссэн баггүй. Тэгсэн чинь мөр нь яах нь ингээд ийм тэгшгэн 90 градусын хүн болгоны хүсдэг тэр 90 градусын мөр биш, ер нь жоохон мөр багтаа юм шиг гэлээ. Мөр багтаа тэгээд жоохон юм унжуу мөртэй байгаа хгүй. Тэгээ энэ мөртөөгөө ингээд харагдсан чи хүмүүс яана энэ муу юм уу, Jujini муу юм уу, ийм сонин мөр зөртэй юм уу ч гэдэг юм уу. Тиймэр байдлаар сошиал орчинд тухайн хүнийг шүүмжилж эхэлсэн байна. Тэгээд дээрэс кинон дээр тоглосон гэдгсэн шүү дээ. Кинон дээр тоглосон дүр мөрөөс нь харсан чи нэг унжуу мөртэй болохоор энэ Jujini чи өөрөө намхан. Гэтэ ингээд толгой молгоо нь хөөрхөн жижиг ер нь бол ингээд биеийн пропорц центр нь яг таарсан энэ нэмэгтэй. Гэхдээ кинон дээр нэг камер чи ингээд бас нэг л өнцгөөс авж байгаа штэ тий. Тэр камерны бас буруу өнцгөөс авснаас үүдээд Jujiniгийн бие нь ингээд мөр нь маш жижигэн тэгээд амар жижигэн мөртөө болохоор юм бүр ингээд том толгойтой болж харагдуулаад байсан хгүй. Тэгсэн чинь хүмүүс яана энэ Jujini өөрөө муу юм уу, ямар амар том толгойтой юм бэ? Энэдрээ гэл тэр тэр зургийг тавиал дараа нь өөрийнх нь арид ажгүй болсон зураг мургийг тавиад ингээ хагалгаанд орсон юм уу яасан ийсэн ч гэдэг юм ингээд нэг иймэрхүү хил ам шуугануудыг тарьжээ. Тэгсэн чинь дараа нь Jujini ингээд ямар нэг ивентэд оролцохдоо ингээ гадуур явж байхдаа хүртэл бүр үнэхээр биеийн пропорц нь арай гоё зөв хэлбэртэй болцсон байсан. Тэр нь юу вэ гэсэн чинь мөрөн дээрээ ийм хиймэл мөр тавьсан. Энэ хиймэл мөр зүүж байгаа ингээд зөндөө энэ чинь нугасаа 5 интерьерийг зарж байгаа штэ тий. Тэнгүүд ингээд бүр юкимтэй түгээмэл болчихсон. Тэгэд энэ миний харж байгаагаар энэ хятадын олон инфлюенсерүүд ирч бэ, имч бэ, ямар нэгэн биеийн парт биеийн ямар нэг гид эрхтний хэсгийг зүүж яагаад тэр нь яана энэ мөр зүд юм биш үгүй энэ хиймэл мөр зүд юм биш гэдгүй юм шиг байгаа юм. Ер нь бол ингээд хүлээн зөвшөөрсөн байдаг зүйл гэж боддог болсон. Тэгэд энэ Jujini болохоор ингээд хиймэл мөр зүрцэн чинь бүр мөр нь үнэхээр зэгцтэй харагдаад заяа. Амар гоё харагдаж байгаас дугасаа тий. Мөр нь зэгцтэй харагдаад тэгэнгүүт ингээд мөр зэгцтэй ингээд жоохон өргөн болоод ирэхээр хүний толгой ингээд жижигэрч эхлээд нүүр нь жижигэрч харагдаад ингээд зөв пропорцтой харагддсан байна. За тэгээд яг энэ нэмэгтэйгээс ахуулаад энэ нэмэгтэйгээс үүдээд маш олон хүмүүс ингээд хиймэл мөр авах сонирхолтой болсон байж тээ. Тэгээд энэ хиймэл мөр чинь бүр айгүй олон янз байдаг заяа. Ундаггүй ингээд бүхэл бүтэн зүүдэг мүүдийг зүгээр ямар л зарж байгаа. Тэгээ гол нь энэ ингээд зүгээд унж мундаггүй болохоор ингээд ямар ч хувцсан дээр бас нилээн зохиж мохоод ингээд хүнд ер нь бараг мэддэггүй юм байлээ. Арсны өнгөтэй нь бүр ижлэгэн байх юм бол бүр ч ялгаж харагдахгүй. Тэгтээ үнэхээр хүний гадаад үзмжинд ингээд чухал нөлөө үзүүлж байгаа юу гэвэл үзүүлээд байгааз энэ хиймэл мөрийг болохоор энэ эмэгтэй ил гаргасан. Дараа нь болохоор юу яасан юм аа? Хятадын нэг алдартай жүжигчин байдаг байхгүй юу? За алдартай биш шүү. За тэгтээ алдаргүйч биш л дээ. Юу гэдэг юм бэ? Зааж.
Хятадын одоо энэ арай гайгүй олонний танил ийм жүжигчин байгаа хгүй кино минод тоглолдог тий. Тэгэл энэ ингээд нөгөө хятадын нөгөө баатартай кино минод гинт ингээд хувцсан тайлагдаад тэнгууд эрэгтэй хүний ингээд 6 булчин тий ингээд харагдвал мэдээж ирэх юм чинь тэр чи киноны гол үзэгдэл байх гэдэг нь шүү дээ тий. Тэгэл нэг жүжигчин харин кинон дэр ингээд яг тэр хэсгийг гарсан чи амар лаг төгс булчин цаанаас нь гараад ирдэг хгүй. Тэгээд вау гэл ингээд хүмүүс хууртаал тий ингээд вау гэл үзэж байгаа шүү дээ тий. Тэгсэн чинь мэдээж ирэг нөгөө нэг хүмүүс чинь ноото мото худал үннийг нь мэдчихлгүй л яхав те хүүе эн чинь худлаа юм байж тэгээд тэгсэн чинь нөгөө нэг яасан бэ гэсэн чинь энэ хүзүүнийх нь энд тэр зүүж байгаа булчингийнх нь залгаа байж тараад байгаа хгүй. Тэгээд энэ зураг авалтын үеэр нэг нь л энэ дүрсийг аваад тавьсан юм шиг байгаа. Тэгэнгүүт ингээ хуурамч юм байна инээтрэг гэдгийг нь мэдээд мэ гэж байгаа хүмүүс ч байгаа. Гэхдээ энээсээ үүдээд бас ирчүүд чинь бас 6 булчинтай баймаар байгаа хгүй. Тэгээд цээжний булчин гой баймаар байгаа хгүй. Тэнгүүд яг ийм хиймэл эд эргэтэн одоо хиймэл энэ булчингууд бас энэ одоо юу гэдгийг хятадын зах зээл нэлээд борлуулалттай байдаг. Тэгээ энэ бол бүр олон янз байгаа заяа. Гэтэ ихэвчлэн нөгөө юм 6 булчин цээж нь нэлэнхүйдээ байгаа учраас ингэж зүүдэг яг подолк шиг юм байдгийм байна. Тэгээд айл болгол нөгөө үзүр мүзүр нарийнхан байж энэчнээс нэг ил гарахгүй уусаад тэгээд ингээ хүнд бол нэг ялгаатай харагдахгүй. Гэтэ нэрэл үнэхээр өөр харагдаж байна. За ирчүүд эмэгтэйчүүд гээд ялгаагүй яг ийм байдлаар хиймэл мөрч бай, булчинж бай ингэж зүүдэг. Гэхдээ бас нэг ийм хандлага байна. Жинхэнэ ирчүүд, жинхэнэ гоо сайхан төгөлдөр эмэгтэйчүүд хизээж хүүхдийн тоглоом шиг ингэж хиймэлээд ирэхтэн зүүдгүй маа. Тэр хүмүүс ч ботокс филлер хийлэгдэн штэ гэдэг нэг иймэрхүү хандлага гарч ирж байгаа байхгүй. Тэгээ зарим хүн бол ботокс филлер энтрийн бол сөрөг тааллыг бол сайн мэднэ. Тийм болохоор ингэж хагалгаа энтер хийлэхгүй ингэж мөр зүр зүүгээд нэг иймэрхүү байдлаар явж штэ тий. Тэгээ би өмнө нь та нарт хэлсэнчлэн энэ дэр ингэж нөгөө ботокс хийлэгдэг тий мөрний энэ дэр ботокс хийлэхээр энэ хэсгийн булчин чинь тайвшраад тэгээд ингээ гоё 90 градусын мөр гарч ирдгээ. Гэтэ ботоксыг бол хамгийн багадаа 4-6 сарын турш бишээ 4-6 сар болоод хийх ёстой шүү дээ. Тэр чинь угаасаа тогтсон нэг аливаа зүйлт чинь хугацаа байгаа шүү дээ тий. Тийм болохоор 4 сар тутамдаа ч юм уу 6 сар тутамдаа байнгын ботокс хийлэгдэг бол ботокс хийх ёстой гэсэн үг. Гэтэ одоо хятадд ихэнх тохиолдолд бол ийм филлер хийлэгдэв юм шиг байлээ. Филлер гэдэг чинь өөрөө нөгөө дүүргэгч гэсэн утгатай шүү дээ тийм үү. Тэгээд ингээ байнгын филлер хийлэх нь өөрөө бас ингээд эрсдлийг дагуулдаг гинэ. Одоо жишээ нь маш олон хүмүүс ингээ филлер байн хийлгээд байсан чинь хятадын бүр ингээд юм гоо сайхны хамгийн ч байх вэ ингээ ер нь нэлийн туршлагатай эмчийн хэлж байгаагаар бол ингээ чи байнга филлер хийлэх чинь аюултай. Яагаад вэ гэхээр ийм хэд хэдэн аюул болд юм байна. Одоо ингээ филлерийг бол ингээ баг нүүр мөрний хэсэг чи арай баг хөдөлж байгаа шүү дээ. Зарим хэсгүүд нь амар баг хөдөлж байгаа тийм үү. Эсвэл бидний за ер нь ингээд филлерийг баг хөдөлдөг газар хийх юм бол яг нэг аюул багтай. Тэгээд тэр нөгөө нэг хугацаагаа удаан хадгалд юм байна. Гэтэл энэ нөгөө мөр байгаа шүү дээ. Мөр гэдэг чинь бидний гар мар ингээл байнгын л ер нь хөдөлж идэг те. Өглөө бас бол хувцас өмсгөөс ахуулаад тайлж майлах гэд ер нь ингээд ийм байнгын хөдөлгөөнтэй байгаа хгүй. Ийм байнгын хөдөлгөөнтэй хэсэгт филлерийг хийхээр нөгөө филлер чинь нэг газараа байхгүй нөгөө шигээ нүүх магадлал бас их байдаг. Тэгээд хурдан тэр одоо энэ үр дүнгээ удаан хадгалах магадлал нь айгүй багастай юм байна. Тэгээд дээрэс нь филлер яах вэ нөгөө хийлгэж байгаа ч гэсэн нөгөө нэг юу болд юм байна. Энд чинь нэг зүйлэл бидний биед шахаад байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө хүн өөрийн одоо чи нүүрэндээ хийлгэлээ гэж бодоход байгалийн өөрийнх нь импрешнтэй нүүрний хувирал ингээ инээж байгаа ийм хувирлууд ингээд баг болчт юм байна. Ингээд булчинчин хөдөлж чадахгүй те булчинчин ингээд яг ингээд төрөлхийн байгалаараа хөдлөх нөхцөлийг нь олгодгүй учраас ер нь бол мэдэгддэггүй гэвэл мэдэгддэг. За яагаад гэхдээ энэ юм чи аюултай гэж хэлсэн бэ гэхээр мэдээж ирэг хит их филлерийг нэг дор хийлгэн те маш их хэмжээгээр орох ёстой хэмжээнээс нь их хэмжээгээр хийвэл аюултай. Дээрээс нь арьсны одоо ингээ буруу давхаргад нь хийх юм бол аюултай. Тэр чи буруу газар нь тариаж шахаа чинь гэсэн үг шүү дээ. За тэгээ дээрэс нь хэрвээ тарьж байгаа хүн чинь мэрэгжлийн бус байх юм бол санамсаргүйгээр судсан дотроо хийгээд тажих юм бол хамгийн аюултай буюу бүр ямар ч эрсдэлт хүрэх магадaltaй байдгаа. Тийм болохоор заавал мэрэгжлийн газар мэрэгжлийн хүнээр нь хийлгэнэ гэдгийг гих ёстой гэж байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь гол аюул нь юу юм бэ гэхээр нөгөө нэг хит их хэмжээс альва юм ч угаасаа доод тунгаасаа хэтрүүл ямар ч юм л аюултай шүү дээ тийм үү. Тэгсэн чинь филлер ингэдэм байна.
Хит их филлер хийх юм бол судсыг ингээ шахах юм байна л да. Тэгээд цус ингээ шахагдчихгаар чинь биш цус гинэ судас ингээ шахагдчихгаар чинь тэр нь суцсан дундуур цус гүхэд айгүй бэрхшээлтэй болно. Тэгээд цусан хангамжийн дутагдалд орно гэж байгаа байхгүй юу. Тэгээд цусны эргэлт чинь ингээд хурдан биш гэж явах хэрэгтэй бол биш гэж явах хэрэгтэй бол тэгэж явж чадахгүй бол тэр чинь ингээд нөгөө цус хангалттай эргэж чадахгүй бол тэгэл наазах нь хүчил төрөгчийн дутагдалд орох гихмшлэнгээр наазахын юм хүндрэлүүд гарч эхэлж байгаа хгүй. Тэгээ дээрээс нь нөгөө нэг цус чинь тэр газараа очихгүй байх юм бол эцэст нь нөгөө нэг skin necrosis буюу одоо арсны эдис үхэж эхэлд юм байна. Тэгээд арсны эдис үхэж эхэлж байгаа бол одоо бид дээр нэг иймэрхүү одоо энэ дэр харуулж байгаа юм цигмиг ингэж гарч ирээд арсан дээр нь ингээд нэг юм толб гэх юм уу юу гэнтэй нэг тиймэрхүү байдлаар бол гарч ирдэм байна. Энэ бол филлерний сөрөг тал таны бие дээр илэрч гарч ирж ийн гэсэн жишээ байд юм шүү. Тийм болохоор эмч хийлгэж болно. Гэхдээ мэрэгжлийн газар зөв тунгаар нь зөвөр нь хийлэг. Тэгээд дээрэс нь ингээд хийлгээд байгаад байгаа шүү. Энд чинь 4-6 сар дотроо хийлгээд байгаад байгаа. Гэхдээ зарим тохиолдолд шүү заяа. Зарим тохиолдолд энэ мөрчин ч нөө хийлгсэн газар чинь бүр байснаасаа 7 дор болох магадaltaй байдаг. Яагаад гэвэл чи юм шахаж байгаа болохоос булчин ингээ хэлбэржүүлж байгаа асуудал ерөөсөө биш учраас өмнө байснаасаа 7 доор болох магадaltaй гэдгийг битгий мартаарай гэдгийм байлээ. За тэгээ энэ болохоор ингээ бүр ингээ филлер миллерийн ингээ сөрөг талыг харуулж байгаа штэ тий. Үгүй ер нь ингээд харахад те нэг талаараа энийг битгий хийлэг эсвэл инктик гэсэн юм заавар зөвлөгөөнүүд зөндөө байгаа, хаалгаанууд жижигсэн зөндөө байгаа те. Нөгөө талд бүр энэнд ингээд дондчихсон гэж хэлж болохоор хүн хятадд байна заяа. Одоо хэдүүлээ танилцъя л да. Энэ залууг болохоор Энди Хау гэдэг тэр ингээд дуюун хаяг дээр бол нэлээд алдартай байхгүй юу? 100 мянган дагагчтай гэсэн. Тэгээд ер нь бол өөрөө бол ийм хит туранхай ер нь ингээд айгүй тийм жижигэн битээ туранхай ингээд жоохон булчингийн мас багтай ийм хүн юм байна. Тэгсэн чинь энэ болохоор өөртөө нэг зорилго тавьсан заяа. Одоо бид нар ч нөгөө нэг бодибилдингийн тамирчин мэдээж тэ фитнес модельтэй ингээд дасгал хийгээл тэр хүн чинь биеэ амар гоё болгоод нь штэ тэ. Тэгсэн чинь энэ залуу болохоор өөрийгөө Pioneer Cosmetic Bodybuilding гэж байгаа байхгүй. Би бол тэ ингээд cosmetic bodybuilding-ийн одоо ингээд юу гэдэг тамирчин гэх юм цааш юм загвар өмсөгч модель те ийм оролцогч гэж өөрийгөө нэрлэж байгаа. Хүн байглаасаа төрөлхийн биетэй байж болох болно гоё ингээл дасгал масгал хийгээл гоё биетэй болж олно. Гэтэ би яагаад заавал тийм дасгал масгал хийж гоё болох хэвтэй. Би зүгээр ингээ хүссэн газараа тариагаа хийлгээд би ийм 6 булчинтай болчих чадна, иймж булчинтай болчих чадна гэдгийг ийм батлах зорилготой энэ залуу бол хамгийн анх энэ одоо ийм 6 толгойтой булчинтай болох ийм тарилгыг хийлгэж эхэлжээ. Тэгээ энэ залуу нийтдээ 5 сарын хугацаанд 40 тариа хийлгэсэн юм байна. Тэгээд 40 тариа нэг дор хийлгэсэн дээ. 40 тариа хийлгээд 5 сарын хугацаанд тэр үр дүнгээ хадгалсан юм байна. Одоо миний 5 сарын дараа миний булчин ингэж харагдаж байна гэдэг ийм үр дүнгээ хүмүүст ингээ хуваалцаар байсан. Энэ залуугийн зорилго болохоор бүхэл бүтэн 10,000 удаагийн тариаг хийлгэнэ. Тэгжиж би ингээд Guinness рекордыг эвдэнэ гэж байгаа байхгүй. Тэгээд хамгийн гол нь 10,000 тарилга хийлгчээд одоо энэ юугаа 3 жил хадгалах ёстой гинэ. Одоо энэ бие гэх юм одоо энэ хиймэл булчинтай бие 3 жил хадгалан тэгжиж ийм Guinness-ийн рекорд эвдэх гэж байгаа юм байна. Тэгээд энэ залуу болохоор одоо яг хөө мэдээж сөрөг талууд байгаа энэ мэдж байгаа. Гэхдээ өөрийнхөө энэ биеинд энэ хүн ингээд сэтгэл хангалуун байгаад байгаа байхгүй. Тэгээд хамгийн аимшигтай нь одоо ингээд биеийнхаа бүх хэсэгт ингээд тариулдаг хүн байдгүй юм бэ хятадд. Тэгээд энэ залуу одоо анх тийм санаа гаргаж ирснээрээ ингээд ийм солиотой байдлаараа ч юм уу бас ингээд хүмүүст танигдаж эхэлж байгаа байхгүй. Тэгээд ингээд байнга эмнэлэг дээрээ очиж байгаа, тариа мараа хийлгэж байгаа ийм дүрсүүдээ гаргадаг. Тэгэл одоо мэдээж булчинтай болсон юм чинь те ингээд цээж мэжээ гаргаад өнөөдөр инглээ тэглээ гэсэн ийм одоо үр дүнгуудыг хуваалцдаг. Тэгээд энэ залуу одоо хүртэл хуваалцаар байгаа. Тэгээд 10,000 тарианы дараа энэ хүний бие дийлэх үгүй юу гэдгийг бол хинч мэдгүй. Тэгээд энэ залуу одоо яриаг нь танарт хэлье. 首先呢，我非常认同你们所说的那句话，肌肉永远不会长在懦夫身上。但是你要知道，我都打了这么多了，我已经不是懦夫了。换成你的话，你敢打吗？对不对？我是在我身上，我喜欢，我满意就好了。为什么我要取悦于你们呢？还有就是说一眼假的问题，假的真不了，真的假不了。我没说过它是真的，它就是假的。
Тэгээ ер нь бол яг ийм сэтгэлгээтэй л байгаа хгүй энэ залуу. Тэгээд яг яахыг хинж тааж мэдэхгүй, амжилтайж болно, амжилтгүйч болно. Тэгээ ямар ч лээсэн хэдэн жилийн дараа ч юм уу энэ залуу дахиад нэг хүүе би ингэсэн штэ тэгсэн штэ гэж гарч ирэхийг үгүйсэхгүй, сайн талаасаа, сөрөг талаасаа бидний илэрч байгаа ийм зүйлүүдийг бас хуваалцаж ч юм уу өстө миний буруу байжээ гэж гарч ирэхийг ч бас хинж үгүйсэхгүй. Тэгэхээр энийг бол өстө жиг цаг хугацаа л харуулах баха. Одоо би нэг өмнөх арга дээр ингээд хятадууд үнэхээр өндөр урт хөлн дуртай. Тийм болохоор ингээд ажилбарт ороод ингээд бидээ ингээд гадны биет суулгуулад ингээд өндөр болдгоо гэд ийм хагалгааны талаар та нартай хуваалцаж ирсэн шүү дээ. Энэ хүү бичлэгээрээ. Тэгэд энэ дээр бас нэг шинэ арга нэгдсэн байна. Би дээр ингээд нэг ийм бит ингээд хийхгүй. Одоо тэгээ энийг нь би одоо яг сайн ойлгохгүй байгаа. Гэхдээ яг та нартай айл болох ойлгоснороо тайлбарлах гэж хичээе. Тэгээ яг энэ ажилбарт ороод ер нь бол нэг юм хугацаанд 6 сарын хугацаанд 8-9 см хүртэл өндөр болох боломжтой. Тэгээд энэ трендийг ингээ хийж байгаа маш олон хятадын инфлюенсерүүд байгаа. Тэд нар юу вэ гэхээр миний 90 хоногийн чаленж, 70 хоногийн чаленж, 3 сарын чаленж одоо 100 хоногийн одоо чаленж өндөр болгох ч гэдэг юм уу. Тэгээ би 100 хоногийн хугацаанд 4 см өслөө, 10 см өслөө гэд ингээд үр дүнгуудээ хуваалцаж байгаа зөндөө хүмүүс байгаа. Гэтэ энэний хажуугаар бас тэрийг нь эсэргүүцэж ингээд сүрэг талыг нь хилж байгаа ийм эмч мэрэгжлийн хүмүүс нь ч гэсэн зөндөө байгаа. За энэ хөлнийх нь ясыг нь ингэж хуваагаад тэгээ гадуур нь бүрж байгаа энэ төмөр болохоор хөлөнд нь зүгээр суппортыг дэмжлэг болох зорилготой юм төмөр байгаа. За тэгээд зарим тохиолдолд энэ ясны дундуур нь гадны биетийг хүртэл ингэж шургуулж оруулдаг гэсэн. За тэгээд нэг энэ процедуртээ нэлээд хамгийн багадаа ер нь 3-6 сарын хугацаанд идэгдэг яс нь өөрөө ургаж байгаа. Тэгээ энийг зөвхөн хөлөнд хийдэггүй гаранд ч гэсэн хийх боломжтой байдаг юм байна. Одоо энэ хүмүүс юу гэж хуваалцаж байгаа вэ гэхээр би яг ийм өндөр болох ийм ажилбарт орсон дээ. Тэгээд би 4 см өндөр болсон, тэдэн см өндөр болсон гэд үр дүнгээ хуваалцаад хамгийн гол нь энэ чинь нөгөө хүмүүст ингээд төрж байгаа асуудал чи дараа нь алхаж чадах уу? Тэгээ ингээд чи яг хэвийн хүн шиг алхах уу гэж асуудаг асуудал зөндөө ирдэм байна л да. Тэнгүүд энэ хүмүүс ингээд өөрсдийгөө алхаж байгаа яг л нэг юм хүлд орж байгаа юм шиг байгаа сте тий. Тэгээ ингээд өөрсдийгөө алхаж байгаа, өсөрж дэвксэж байгаа хардаа би яг хэвийн байгаад би ийм юмд орсон зүгээр алхаж чадчих байгаа, зүсэрж байгаа. Эн чи ерөөсөө ингээд надад ямар ч ялгаа байхгүй ингээд хэвийн байдгаараа ингээд байна гэдэг ийм үр дүнгээ хуваалцаж байгаа хүмүүс зөндөө байгаа. Гэхдээ эмч нарын хэлж байгаа зүйл бол чи ингээд 4 см өндөр болохын тулд өөрийнхөө амь насыг эрсдэлд оруулж байгаа юм уу? 4 см штэ. Гэтэ 4 см бас их шүү те. Гэтэ бас багч байж болно гэхгүй. Тэгэнгүүт яг гэхдээ 4 см гэдэг чинь тийм өсрөнгөө өөрчлөлт гарахгүй бах те. Та нар юу гэж бодож байна? Бүр амар нөлөө үзүүлэхгүй юу? Ер нь бол энэ 4 см-ийн төлөө чи ингээд өөрийнхөө дараагийн амьдралыг хэцүү байдалд оруулж ийн гинэ. Яагаад вэ гэхээр хэдийгээр энэ хүмүүс хагалгааны дараа алхаж чадж гинөө чадж гин, гүйж чадж гинөө чадж гин, өсөрч дэвкцээд яг ингээ өөрийнх нь хүл шиг байна уу байна. Гэхдээ энэ чинь одоо илрэх гаж нөлөө биш ээ. Энэ магадгүй чиний амьдралд 10 жилийн дараа, 5 жилийн дараа, эсвэл 3 4 жилийн дараач сөрөг нөлөөгөө үзүүлэхийг хинч мэдэхгүй ээ. Ямар сөрөг нөлөө илрүүлж болох вэ гэхээр хамгийн аимшигтай нь л ерөөсөө алхаж чадхаа болно гинэ. Энэ нь ингээд хүний ингээд тулгуур эргэтэнд одоо нөлөөлөх юм уу, нугас нь ингээд нөлөөлөх юм шиг байна лээ. Тэгээд яагаад вэ гэхээр энэ чинь нөгөө нэг юм ясанд нь ямар нэг юм тарьж мэрэад одоо тийм ингэж суулгуулж байгаа учраас тэг чинь ингээд хүний биед ингээд сөрөг нөлөө үзүүлэх юм байгаа. Тийм болохоор наандаж за чи ингээд алхаж чаддаг байж ингээд чиний алхаанд ямар ч өөрчлөлт гарахгүй бай. Гэхдээ ясны хор тавдар, ясны ямар нэгэн эмгэгээр өвчлөх магадлал бол заавал байна гэж эмчнэр бол хэлж байгаа. Заавал гэдэг нь яг хүн болгон биш гэхдээ дийлэнх масст бол тийм юм үзүүлэн шүү. Тийм болохоор одоо ийм юм бодож хийлгэж байгаа хүмүүсээ өнөөдөр биш дараагийн сөрөг нөлөө, гаж нөлөөгийг нь заавал судлаарай. Бити ингээд магадгүй өнөөдөр өндөр хүн тренд гэж болно шүү дээ. Гэтэ чи ингээд тэр трендийг дагангуудаа чи магадгүй 40 жил сайхан амьдрах байлаа. Тэгтэл тэр 40 жилийнхэн чи магадгүй 30 жилийг нь алхаж чадахгүй тэрэгэнцэн дээр өнгөрүүлэх үл яах вэ? Тэгээ эсвэл ямар нэгэн хор тавдар тусаад өхвөл яах вэ гэдэг юм уу? Энийг нь л одоо сануулуулад байгаа юм л да. Хятадд бол ингээд одоо ер нь иймэрхүү гажтэй нэг талаас яг ингээд тухайн хүн чинь нэрэл амар гоё
болмоор байгаа хгүй. Гэтэ бид нар ингээд нийгэмд нэг юм төгс гэдэг ойлголтыг бий болгосон те өндөр хүн төгс өндөр дээр ийм нарийнхан бэлхүүстэй байвал гоё том хүүхдэд том бүхстэй ч юм уу эсвэл эрэгтэй хүний хувьд 6 толгойтой булчин заавал байх ёстой мостой гэд ингээд ийм ингээд бид нар өөрсдөө л ийм ингээд нөгөө цензуруу тавьсан болохоос биш хүн болгон заавал тийм байх албагүй шүү дээ те хүн зүгээр өөрийнхөө байгаа зүйл сэтгэл хангалуун байж болно шүү дээ. Гэтэ тэр хүн өөртөө ингээд сэтгэл хангалуун явж байгаа чинь нөгөө талаас нь хүн хараад шүмжлээд байвал ямар ч өөртөө сэтгэл хангалуун хүн чинь мэдээж жоохон бодож эхлэв шүү дээ. Яац юм бол буруу юм бах та гэж бодож эхлэн тийм үү. Гэхдээ одоо тэрэнд нь автаад ямар нэгэн шийдвэр гаргалаа гэж бодоход тэрний горыг нь тухайн хүн өөрөө амсах гээд байгаа. Магадгүй тэр хүн ингээ хилээд бидний сэтгэхүйд нөлөөлж иж болно. Гэхдээ бидний биед нөлөөлөх зүйлийг нь бид нар өөрсдөө амсах гээд байгаа учраас ямар нэгэн шийдвэр гаргахтаа бид нар бас ингээд сайн судлаад ингээд сөрөг үр дагаврыг нь хараад тэгээ чи үнэхээр аюулгүй чамд ч гэсэн таалагдаад хилэгживэл болно. Гэхдээ үнэхэр хүн аюултай гэдэг чинь тэрийг нь хийлгээд байвал бас жоохон хэцүү шүү дээ. Яг ингээд трендэд байгаа ч юм уу тухайн зүйлээ сэтгэл хөдлөлөөрөө автаад ийм юм хийх нь аюултай шүү гэдэг үүднээс хэлж байгаамаа. Тэгээд яагаад би ингээд хятадын талаар хуваалцаад байгаа вэ гэхээр альва улсын хөгжилд хүн амын тоо чухал нөлөөтэй юу нөлөөтэй гэж би дотроо хувьдаа үздэг байхгүй юу. Хятад чи ингээд тэрбум гаруй хүн амтай байгаад байна. Тим ч утгаараа ингээд ямар нэгэн бизнес эхэллээ ч юм уу жижиг юмыг ч ингээд хичнээн саяар нь зараад ч тухайн хүн одоо амиа зогоох ингээд амьдралаа аваад явчих тий боломжтой байгаа байхгүй юу. Тэгээд тэрбум гаруй хүнд чин гентэнж би гонтонж би ингээд амар олон зүйл байгаа тэр хүмүүс ингээд нийгмийнхаа туршид бидний магадгүй туулаад өнгөрсөн ямар нэг үйл явцыг тэр хүмүүс чи айл үзэн ингээд туулаад тэр нийгмийн асуудлыг чинь шийдвэрлээд авч явахын аваад явсан хүмүүс байгаад байгаа байхгүй. Тэгээд магадгүй ингээд бүх юм нь бас ингээд бэлэн хангалуун болсон тий. Тэнгүү тэр хүмүүсийн сэтгэлгээ нэг арай нэг өөр байгаад ш. Одоо та нар Японыг хараа л да. Япон ч айл хэдийн өндөр хөгжилд хүрсэн. Тэнгүүд нийгмийнхэн сэтгэлгээ хүмүүсийн ойлголт хүртэл шал өөр байгаас тий. Тэгээ манай Монгол ч гэсэн удахгүй ийм л болно штэ. Ер нь бол ингээд хүн амын тоо өсгөөс гадна бид нар ч одоо ингээд хөгжингүү улсад байгаа боловч яг үнэндээ ингээд манай хөгжил Япон шиг ингээд тултал хөгжсөн ч юм уу тийм ингээд амар нийгмийн тийм болцсон байлаа гэж бодъё. Тэнгүүд бидний сэтгэлгээ хүүхэд залуучдын сэтгэлгээ бас нэг арай өөр болно ш тий. Тийм болохоор тэрэнд ер нь ингээд урьдчилж бэлтживэл зүгээр нь чаашаа урьдчилж бэлтвэл гэж би ер нь дотроо боддог. Тэгээд шүүмжилж байгаа юм биш. Гэтэ ер нь нэг ийм юм байд юм биш үү. Тэгээ ийм юм байгаа юм чи бид нэр заавал энэ замаар нь явах ёсгүй юм биш тэл гэдэг ийм одоо хандлагыг ер нь бол ингээд үздэг хүмүүстэй бас намайг чинь бас зарим тоогоор ер нь дийлэнхтэй 25-аас дээш насных намайг үздэг л дээ. Гэхдээ бас ингээд залуу хүүхдүүд бас нэлээд үздэг байхгүй. Тийм болохоор ер нь тийм хандлагыг л суулгахыг хүсээд нэг иймэрхүү хятадын цуврал бичлэгүүдийг хуваалцаад байгаа шүү. Гэтэ яаж бас ингээд улс орон болгоны муу муухай зүйлийг яриад авах вэ те. Мэдээж хэрэг тэр улсад чи ингээд сайн сайхан зүйл байгаад үдий чинэнэ явж байгаа. Тэгээ би мэдээж хэрэг цаашдын бичлэгүүдээр бол авууштай талуудын дурдна. Гэтэ бас авуушгүй дагаж болохгүй зүйлүүдийг нь бас ингэж дурд голноо. За тэгээд мэдээж хэрэг энэ хэсгийг бол бичлэг дуусгадаг хүмүүс л мэдж байгаа. Юу илээ? Улаан бичлэгээ дуустал нүцэн шүүгээ заавал лайк дарж баталгаажуулаарай. Тэгээд та нар энэ талаар ер нь юу гэж бодож байна? Тэр талаарх бас ингээд сэтгэлдээ заавал комент хэсэгт үлдээгээрэй. Тэгээд дараагийн бас нэгэн сонирхолтой бичлэгээрээ уулзлаа. Баяртай.